Сайн бацхан улс олд байна. U Academy шатрын 1-р төвчний хичээл 5 тамирлаа. Энэ хичээл дээр шалах эсвэл шаглах тухай үзцгээе. За, өмнөх хичээл дээр нэг дайрах, товтлох, тэгээд дараа нь улмаар хамгаалах тухай үзсэн тий. За, энэ хичээл тэгэхээр товтлох, ноёнтой холбоотойгоор товтлох, хамгаалах тухай үзцгээе. За, айлын ноён руу дайрах, товтлох тий. Эсвэл халдахыг шаглах гэдэг. Эсвэл шалах. Жишээлбэл энэ өргөдөр цагаан тэрэг хар ноёныг шалж байна. Хар ноёныг шаглаж байна. Тэ? Аль үгийн чи ашигласан болно. Шална гэж болно. Эсвэл шаглана гэж болно. За тэгэхээр цагаан тэрэг хар тэмээлүүд дайрч байна тийм үү? Довтолж байна. За тэгээ ноёны хувьд ингэж довтлуулж дайруулж байгааг шаглуулах гэдэг. За ноён энэ шагаас эсвэл шалаанаас яаж гарах вэ? Ноён чи яаж нүдэг үлээ? Зөвхөн нэг буудал бүх 8 зөвхөн нүдэг те. За энэ нэг талд байгаа юм чин одоо ийм 5 буудлууд руу нүүх боломжтой байна. Эдгээрийн аль нь руу одоо нүүж зүхтаж болох вэ? За нэг шалаанаас гарах одоо арга бол зүхтах. За одоогоор л энэ 4 буудлууд руу аль нэгэн рүү нүүж шалаанаас гарч болж байна те. Ийшээ нүүж болохгүй яагаад гэвэл тэмээний хөлөнд ор хэвээрээ байх учраас. За тэгэхээр бас нэг шатрын нэг чухал дүрм ноён хэрвээ шалаанд орсон байвал ноёныг заавал шалаанаас гаргах хэрэгтэй. Шалаанаас гарахгүйгээр тоглоом цаашаа үргэлжлэх боломжгүй. За тийм учраас ийшээ нүүж болохгүй. Тийм энэ дүрийн айл нэгнэр нь орж шалаанаас гарах хэрэгтэй болох нь байна. За энэ өргөдөр цагаан ноёныг шалж байна те хар тэрэг. За эндээс яаж гарахаар байна? За мэдээж ингэж болохгүй тийм үү? D2 гэж нүүж болохгүй. Ягаад гэвэл шалаанд хэвээрээ байх учраас. Шалаанаас одоо гарах хэрэгтэй шүү дээ. Хамгийн одоо эхний асуудал бол одоо ноёноо шалаанаас гаргах. За тэгээ зүхтаж гаргана энэ тохиолдолд те. Энэ 4 буудлын айл нэгэн рүү нүүж зүхтаж шалаанаас гарах хэрэгтэй. Зайлшгүй хэрэгтэй. За энэ өргийг харъя. Цагаан тэрэг хар ноён руу дайрч байна те. Өөрөөр хэлбэл шалж байна. За энэ дээр шалаанаас гарах 2 арга байгаа. За олсон уу те. За нэг нь ноён зүхтах. Эдгээр 3 нүдлийн аль нэгэн рүү орох те. Ийшээ нүүж болохгүй. E8 эсвэл C8 руу нүүж болохгүй тийм ээ. Ягаад гэвэл ноён тэрэг чинь шалсан хэвээрээ байх болно. Тэгэхээр энэ байрлалаас гарах хэрэгтэй. Энэ 3 аль нэг рүү одоо энэ 7 дугаар шугамын CDE энэ буудлууд руу аль нэг рүү нүүж шалаанаас гарч болох нь. Нөгөөх нь юу байлаа? Нөгөөх нь тэмээгээрээ айлын цагаан тэрийг идэж болно тийм үү? Идснээр та ноён ч одоо шалаанаас гарч байгаа. За мэдээж айлын тэргийг идсэн хамаагүй дээр сонголт те. Айлын тэргийг нэгдүгээрт айлын тэргийг идэж гин тийм үү? Өөрөөр хэлбэл материал хожиж гин. За хоёрдугаарт ноёноо шалаанаас гаргаж байна. За тэгэхээр ийм тохиолдолд мэдээж идэх нь зүйтэй. Энэ өргөдөр хар бэрс цагаан ноёныг шалж байна. За тэрний зэрэг зааж энэ хүүг бас идэхээр завдж байна те дайрч байна. За тэгэхээр одоо цагаан нүүх хэрэгтэй байна. Цагаан шалаанаас яаж гарах вэ? За олон ер нь боломжууд байна те. F12 эсвэл H12 энэ буудлын аль нэгэн рүү нүүж зүхтаж болно. Энэ хөлдөө бэрсийн хөлдөөроос зүхтаж болно те. Эсвэл хүүгээрээ бэрсийн идэж шалааг дуусгаж болно. За мэдээж айлын бэрсийг идсэн хамаагүй дээр сонголт ч те. Харцсангуу дээр сонголт. Нэгдүгээрт ноёноо шалаанаас гаргаж байна. Хоёрдугаарт айлын одоо хүчрэхэг бэрсийг идчихлээ шүү дээ. Энэ дөр бол маргах юм байхгүй. Энэ хамгийн мэдээж зөв шийдэл нь хамаагүй ашигтай тий. Ингээд зүхтаад өөрийн хүүгээ өгжснээс хамаагүй дээр шийдэл. Энэ дөргийг харъя. За энэ дээр шалаанаас гарах нэг л боломж байгаа.
За ноён A7 эсвэл B7 руу нүүх боломжгүй. Ягаад гэвэл адилхан бэрсийн хөл доор байна. Адилхан бэрсийн халдлага доор байгаа учраас. За тэгээд C5, C6 руу бас нүүж болохгүй. Адилхан шалтгаанаар. За тэрнээс гадна A5 руу бас нүүж болохгүй. Ягаад гэвэл ноён тэр зүгт чинь бас харсан хэвээрээ л байна. Тэр зүгийг чинь одоо бас давталж дайрсан хэвээрээ л байх болно. Ингээ нөгөөд үзье л да тий. Шалаанаас гарсангүй. Одоо хамгийн түрүүний эхний ээлжинд хийх ёстой юм бол ноёноо шалаанаас гаргах тий. За хүүгээ мэдээж нүүж болохгүй. Шалаанд хэвээрээ байна. Одоо хамгийн ихэнд хийх ёстой юм, зайлшгүй хийх ёстой юм ноёноо шалаанаас гаргах. Тэгжвэж тоглоом цаашаа үргэлжлэнэ. За ганц сонголт нь тэгэхээр юу вэ? Хэрвээ та ноён бэрсийг идэх хэрэгтэй гэсэн бол зөв байна. Ганц гарцсан ноёноороо айлын бэрсийг идэх. Ингэж вэж одоо ноёноо шалаанаас гаргана. За тэгээ бас ашигтай юм нь айлын бэрсийг идчихлээ шүү дээ, тэ? Тэрнээс сайхан юм гэж юу ах вэ? Энэ үрэг дээр цагаан тал бэрсээ өгөхөөс өөр арга замгүй. За яагаад гэдгийг харцгаая. За одоо цагаан ноён шалаанд орсон байна тийм үү? Хар тийм ээ шалтсан байна. За одоо зүхтий гэхээр зүхтах газар байхгүй. Ийшээ ганц одоо орооч юм шүү дээ тий. G2 ноёны хувьд. Гэвч эн чин адилхан тэмээний хөлд хэвээрээ байна. Тийм учраас ийшээ зүхтах боломжгүй. Урагшаа 2 дугаар шугам руу нүүж болохгүй, эсвэл G шугам руу нүүж болохгүй тий. Тийм учраас одоо ганц сонголт нь одоо идэх шүү дээ тийм үү. Тэр шалж байгаа айлын дүрсийг өөрийн бэрсээр идэх. За идэж байж шалаа дуусна. За тэ мэдээж хариуд нь хар ид чинь харамсалтай байна те бэрсээ алдснаас. Гэхдээ одоо шалаанаас зайлшгүй гарах хэрэгтэй. Одоо тэгээд бэрсээ өгж золиосхоос өөр арга байхгүй. За өдийг хүртэл ерөнхийдөө шалаанаас гарах арга гэвэл зүхтаж өөр тийшээ зүхтаж нүүжсэн те эсвэл шалж байгаа айлын дүрсийг идэх ийм хоёр аргаар шалаанаас гарч ирсэн. За өмнөх хамгаалах гэдэг хичээл дээр орсож исэн interposing гэх те ерөнхийдөө бол ноёноо хааж эсвэл одоо халдлагт өртөж байгаа дүрсээ одоо хааж халахалж одоо тийм хаалгам хамгаалж исэн тийм ээ. За шалаанаас гарах дараагийн арга бол ингэж тэр interpose ноёноо хаах эсвэл халахлах. За энэ үрэг дээр ямар шалаанаас гарах боломж байна? Шалтсан байна шүү дээ тий айлын цагаан бэрс хар ноёныг шалтсан байна. За шалаанаас хэрхэн гарах вэ? За нүүж гарыг гэхээр болохгүй. Ганц орж болох нүүдэлчин A7 тий A7 руу дааш нүүж болохгүй. Ягаад гэвэл хэврээ шалаанд байх болно. За тэгэхээр яаж болох вэ? Тэмээгээрээ хааж болох нь тийм үү? Тэмээ A7 ишээ ороод хаалаа. Тэгээд нэг ёсны шалааг дуусгаж байгаа. Нэг хааж. За тэгээ мэдээж одоо бэрс одоо яа дээ. Ишээ нөгөө дахиад шалдаг ч юм уу. Тэгээ дахиад хаачна тий. За юу ч байсан ингээд амжилттай ингэж шалаанаас ингэж гаргаж болж байгаа. За энэ өргийг харцгаая. За шалтсан байна. Цагаан ноёныг. За ийшээ нүүж болохгүй тий. Шалсан одоо шалаанд хэвээрээ байх учраас ийшээ нүүж одоо зүхтах гэж оролдож болохгүй, нүүж болохгүй. За тэгэхээр одоо өөр юм хэрэгтэй болох нь шүү тий. За тэгэхээр ийм байгаа шүү. Бас нэг санах юм юу вэ гэхээр ноёноо одоо хамгаалах нэг арга бол нэг өөрийн нэг дүрсээ өөр дүрсээр хамгаалуулах байсан тий. За энэ тохиолдолд тийм байхгүй. Ноёноо одоо өөрийн дүрсээр хамгаалаад ямар ч нэмэр байхгүй. Утгагүй. Ягаад гэвэл ноён чинь шалаанд хэвээрээ байна шүү дээ. Тийм ээ? Одоо жишээлбэл морио F2 гэж нүгэд ноёноо хамгаалж байна тий. Гэхдээ тэр чинь ямар ч утгагүй, нэмэргүй. Ягаад гэвэл шалгаанд хэвээрээ байна. За энийг тааваг анзаараа. Ноёноо одоо хамгаалах гэдэг юм бол ямар ч утгагүй. Харин одоо нүгээд эсвэл шалж байгаа дүрсийг идэх эсвэл сая орс зааж өгсөн халахлах тийм үү.
урд замд нь ороод ингэж болно. Хаагаад шалааг дуусгаж болно. За тэгэхээр морь H3-аас G1 нүүж шалааг дуусгах нь зөв шийдэл нь. Ганц одоо гаргалгаа. За энэ үрийг харцгаая. Энэ шалах, шаглах гэдэг энэ зарчмыг та бүгд сайн ойлгосон байх хэрэгтэй шүү. За хар ноёныг шалсан байна те. За энэ дээр шалаанаас гарах 3 гарц байна. За ямар 3 гарц байна? Бишгээ зогсоож аваад үзээрэй. За олсон уу те. За нэгдүгээрт яаж болох вэ? Ноён цогтож болно те. Ишээ эсвэл ийшээ. H7, H8, G7 эсвэл F8 руу. За зүгтлаа гэхэд нэг нь л зөв. Аль нь зөв бэ? F8 руу зүгтж шалаанаас гарах нь зөв те. Ягаад гэвэл тэгснээр одоо шалаанаас гарж ийн тэрнээс гадна ноёнгоос хамгаалж байна. Тийм ээ, ноёноо давхар хамгаалж байгаа. Өөр зүг рүү ингээд нүүгээд алга болчвол ноёнчин идүүлээд дуусаа. За хоёрдугаарт яаж болох вэ? Хоёрдугаарт өөрийн бэрсээрээ айлын бэрсийг идэж болно. Тэ? Шалж байгаа дүрсийг идэж болно. Идэж шалалт дуусна. За яг хуу эргүүлээд цагаан хүчин идчихэн тэ. За гол нь одоо шалаа дуусчлаа. Шалаанаас гаргачлаа. За идэж болно. Эсвэл 3 дугаарт яаж болох вэ? 3 дугаарт interpose буюу ноёноо хаах тэ. Өөрийн бэрсээ F7 гэж нүгэд хаачлаа. Замыг хаачлаа шүү дээ. За энэ хаах бас ерөөхдөө нэгэн тохиолддог одоо ийм нүүдэл байгаа. За бирс тэгээд өөр одоо олон төрлөөр шалж болно. Тэгэл хаагаал яваад үйж болно тий. За амжилттай одоо шалааг дуусгах чадлаа. Энэ үргийг харцгаая. Та бүгд бичлэгээ зогсоож байгаа хараараа. За харсан уу тий. Хэдэн гарц байна? Шалтсан байна мэдээж тийм үү? Хар тэрэг цагаан ноёныг шалж байна. За 3 гарц гэж хэлсэн бол таны зөв байна. За нэгдүгээрт яаж болох вэ? Идчихэж болно тий. Шалж байгаа дүрсийг идчихэж болно өөрийнхөө мориороо. Эсвэл ноёноо хөдөлгөж болно. Эдгээр зүгт тий. Энэ хоёр л нүүж болохгүй нэ шүү. Ягаад гэвэл тэрэгний хөлд байх учраас шалаанд хэвээрээ байна. Тэг яах ёстой вэ? Шалаанаас заавал гарах ёстой тий. За эдгээр буудлуудын айлын руу орж болно. Эсвэл хааж болно тийм үү? Мориороо E3 гээд хааж болно. Одоо шалаанаас гарчлаа. За энэ үргийг харъя. За энэ дээр шалуулсан байна тий. За энэ дээр олон шалаанаас гарах олон зам байна. Гэхдээ нэг нь л зөв. Зөв гэдэг нь нэг нь л одоо шилдэг шийдэл гэсэн үг. Шилдэг нүүдэл аль нь вэ? За хар тэмээг нь идэх хэрэгтэй гэж хариулсан бол таны зөв байна. Өөрийн тэмээгээрээ айлын хар тэмээг идэх хэрэгтэй те. Тэгжүүч шалаанаас гарна. За өөрөөр ингэж өөр тийшээ нүгөөд явчих юм бол болохгүй нэ тийм үү? Болно л доо гэхдээ ашиггүй. B1 эсвэл A2 руу аль нэг рүү н орж шалаанаас гарах юм бол танаа тэмээ чинь дуусаа. Танаа тэмээгээ чинь айлын тэмээ идчихнэ. Тэгээд нэг тэмээгээр одоо ингээ хохирчих нь шүү дээ. Тэгснээс айлын тэмээг идээд бүр хоцсон хамаагүй дээр байгаа шүү дээ тий. Айлын тэмээг идээд тэгээ бас өөр нэг шалаанаас гаргачлаа. Энэ өргөдөр шилдэг нүүдэл нь аль вэ? За ноёноо одоо хөдөлгөж шалаанаас гарах гэж оролцсон бол танаа морьчин алдагдана. Хар морь идүүлэх нь. Тэгэхээр ноёноо одоо ноёнтой холбоотой нүүдэл байхгүй нэ шүү дээ тий. Шилдэг шийдэл гэвэл ноёноо хаашаач нүүсэн танаа морь унана. За мэдээж H шугамд байж болохгүй тий. Тэрэгний хөл доор. Тийм учраас яах хэрэгтэй вэ? Мориороо хаах хэрэгтэй шүү дээ ноёноо. Түрүүний interpose гэж ганц одоо хамгийн зөв шийдэл нь одоо энэ байна. Хаах. За ноёны тухай бас маш чухал дүрм юу вэ гэхээр эсрэг ноёнууд те өөр өнгийн ноёнууд зэрэгцээ
буудал дээр хизээж байж болохгүй. Энийг бол хоригдсан. Маш чухал дүрм шүү. Та бүхэн санаараа. Зэрэгцээ буудлууд дээр хизээж байж болохгүй. Хоригдсан. За зэрэгцээ гэдэг нь одоо нийлсэн одоо энэ талаараа нийлсэн энэ хоёр буудал одоо энэ булангаараа нийлсэн байна шүү дээ. Энэ хоёр булангаараа нийлсэн буудлууд дээр зэрэгцээ байж болохгүй. За энэ хоёр буудал нийлсэн байна тийм ээ. Талаараа нийлсэн байна. Энэ хоёр дээр бас байж болохгүй. Ягаад гэвэл нэг талаас шалж जैन те айлын ноёныг шалж जैन. Тэгтээ бас эргүүлээд өөрөө шалаанд орчиж байгаа. Тийм учраас энийг хоригддаг. За тэгэхээр хар ноён эдгээр одоо буудлууд дээр байж болохгүй нь шүү дээ те. Энийг хоригдсан. Ийм байлаа гэж үтэй. Одоо хар нүүх хэрэгтэй. Одоо хар нүүх хэрэгтэй байлаа гэж үтэй те. Хар ноён C5, D5, E5 руу нүүж болохгүй. Ягаад гэвэл хоригдсан те. Зэрэгцээ одоо энэ булангаараа эсвэл талаараа нийлсэн буудлууд дээр зэрэгцээ буудлууд дээр байхыг хориглоно. За энийг та бүгд сайн санаарай. Энэ өргөдөр жишээлбэл те аль тал нь нүүх хэрэгтэй байсан нөгөө ноёныхоо зэрэгцээ буудал руу орж болохгүй нь шүү дээ те. Энэ гурав буудал хар нүүхч байсан энэ A3, B3, C3-ын аль нэг рүү орж болохгүй. Ягаад гэвэл энэ гурван буудал чинь энэ ноёнтой одоо зэрэгцээ одоо нийлцсэн байгаа гурван буудал байгаа учраас тийм үү. Харж гисэн энэ гурав руу нүүж болохгүй. Нүхийг хоригдно. За энэ хичээл дээр ноён одоо айлын ноёнг хэрхэн шалах, тэгээ шалаанаас бас яаж гарах талаар үздэсгэлээ. Та бүгд шалах тасгал хийж байхдаа ер нь бол шаг одоо монголчууд өнөр шалахтаа шаг гэдэг. За тэр нь ерөнхийдөө бол перс шах гэдэг үгээс гаралтай. Шах гэдэг нь ноён гэсэн үг. За ерөнхийдөө бол ноён гэж хэлж байгаадаа хэлж байна гэсэн үг. Ноён руу чин дайрч байна. Хараараа гэж байгаа. Та бүхэн гэртээ дасгал хийхдээ шаг эсвэл англиар check гэж хэлэж хөвшөөрэй. За энэ ч та бүдэд ойлгомжтой өгөөд сонирхолтой байсан гэж найдаж байна. Дараагийн хичээл дээр уулзцгаая.